Загварчны хөгжлийн газрын мэдээлэлээр 6 дугаар сард агаарын баруун болон Говийн аймагуудын нутаг, Төв аймагуудын нутгийн баруун хэсгээр дулаан байна. Хурдундас нутгийн баруун хэсгээр бага, зүүн нүд хэсгээр ахиу орно. Бусад нутгаар олон жилийн дунджийн орчим. Сарын ихээр баруун аймагуудын нутгаар дулаан байх хэдий ч зүүн аймагуудын нутгаар сэрв төр байна. Баруун аймагуудын нутгаар агаарын нийт нутгаар дулаан, Хурдундас, Баян Улгийн ховд Алтайн нутаг, Увсын баруун Баян онгорын өмнөд хэсгээр бага, бусад нутгаар дундаж, Хурдундас 2 дугаар 10 хоногийн дунд болон сүүлч, 3 дугаар 10 хоногийн ихэнх хугацаанд нутгийн зарим хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орж салхи ширвснэ. Төв аймагуудын нутгаар агаарын хөвсгөл Арангаа, Өвөр ангааны нутгаар дулаан, бусад нутгаар дундаж байна. Хурдундас 1 дугаар 10 хоногийн ихэнх, 2 дугаар 10 хоногийн ихэнх болон дунд, 3 дугаар 10 хоногийн дунд үеүүдэд баг зэрэг, 3 дугаар 10 хоногийн сүүлчээр их нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Зүүн аймагуудын нутгаар агаарын Сүхбаатарын өмнөд хэсгээр дулаан, Хурдундас Дорнод Сүхбаатарын нутгаар ахиу, бусад нутгаар дундажийн орчим байна. 1 дугаар 10 хоногийн ихэнх хугацаанд сэрүүн, ялангуяа дунд үеэр ихэнх нутгаар хүйтэн байна. Говийн аймагуудын нутгаар агаарын нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан, Хурдундас Дорнод Говийн нутгаар ахиу орно. 1 дугаар 10 хоногийн сүүлч, 2 дугаар 10 хоногийн сүүлч, 3 дугаар 10 хоногийн ихэнх болон сүүлч үеүүдэд зарим газараа дуу цахилгаантай аадар бороо орж салхи ширвсэх магадaltaй байна. Иймд ногоон бүсэд аялахдаа галын аюулгүй байдлыг сахиж, ойг хэрийн түмрээс сонор сөрөмжтэй байхыг анхааруулж байна. Өнөөдөр Улаанбаатар хот орчмоор үйлчлэн ороод бага зэргийн бороо орно. Салхи баруун хойны секундэд 7-оос 12 м, борооны өмнө салхи төр зур ширвснэ.